Сайн бацгаана уу, дараагийн хичээлээрээ уулзаж байна. Өнөөдөр хэдүүлээ үдсэн үсгэнүүд дээрээ үг бүтээх тавтлага хичээл хий гэж бодож байна. За Японы хэл маань 3 төрлийн үсгэнээс бүрдэн гэж хэдүүлээ утсан байгаа тийм ээ. Хирагана, катакана, ханз. Хирагана, катакана, ханз. За хэдүүлээ хирагана хүртэл утсан байгаа. За нийтдээ 46 үндсэн үсэгтэй. Байт маань санаж байгаа ах тийм ээ. И, У, О гэсэн 5 их шиг үсэг болон тэдгээрээс бүрдсэн гээгүүлэгчээрээ одоо хувилсан үсэгнүүд байдаг. За эхнээсээ И, У, О буюу их шиг үсгүүд дангаараа нийлж үг болох боломжтой байдаг. Одоо монголоор О гэхэд шүдэг гадаг О гэхэд зөвхөн их шиг дангаараа үг болж байна тийм ээ. Харин монгол хэлэнд энэ үгнүүд жоохон бага байдаг бол Японы хэлэнд маш их байдаг зөвхөн их шиг бүрдсэн үгнүүд. За жишээлбэл А үсэг, И үсэг нийлэхээрээ ай гэж уншигдана. За энэ болохоор хайр гэсэн үг байгаа. И, ай. За дараа нь Үе, У, Э энэ хоёр үсэг маань нийлэхээрээ үе гэж уншигдана. За тэгэхээр дээр гэсэн үг эндээс харж байна тийм ээ. Дээр, үе. За ие гэхээр гэр гэсэн үг байдаг. Ие гэхээр гэр. Тэгэхээр үсгнүүдэд нийлүүлж үг болгож үг бүтээхэд маш амархан байгаа. Хоёр үсгийг дараалал үзчихэд болоо. За ие гэхээр гэр гэсэн үг байна. За ао гэхээр цэнхэр өнгө. Ао цэнхэр. За дараа нь хэдүүлээ каки, коки, ко үсгнүүдээс бүрдсэн үгийг үзье. За энэ болохоор нүүр гэсэн үг. Ка үсэг юм тийм ээ. Као гэхээр нүүр. Као одоо царай гэсэн утгатай тийм ээ. Одоо энэ хүний царайг санаж байна уу гэх юм бол као гэсэн үгийг ашиглах нь байна. Нүүр, царай гэсэн үг. Као. За эки одоо галт тэрэгний буудал. Японд маш их галт тэрэг байдаг. Галт тэрэг хэрэглэдэг тийм ээ. Тэгээд тэр галт тэрэгний буудлыг эки гэж хэлдэг байх нь. Эки. За ике энэ болохоор цөөрөм, жижигхэн юм цөөрөм байдаг ч тийм гол одоо парк дотор ч юм уу жижигхэн байдаг юм цөөрмийг ике гэж хэлдэг байх нь. Ике. За дараа нь улаан өнгө. Ака гэхээр улаан өнгийг ака гэж хэлнэ. За дараа нь саши, сүсэ, со үсгнээс үсгээр ашиглаж үг бүтээж үзье. Дараагийн үг маань болохоор суши гэсэн үг байна. Сушиг хэдүүлээ мэдэн тийм ээ. Будаан дээр ийм загас, түүхий загас болон за энэ болохоор шарсан өндөг байна. Будаан дээр ийм ямар нэгэн зүйлийг одоо тавиад тэгэнгүүтээ цуунд дүрж иддэг юм Япон үндэсний хоол тийм ээ. Суши гэж бид нар мэднэ. Сушиг харин бид нар одоо ингэ бичиж чаддаг болох юм тийм ээ. Сүсэг, чи үсэг. Суши, сүсэг, чи үсэг нийлэхээр суши болж байна. За дараа нь өглөө гэсэн үг. Аса, өглөө. За бороо маш их Японд ордог тийм ээ. Тэгэхээр шүхрийг маш их хэрэглэдэг. Шүхрийг юу гэж хэлдэг вэ гэхээр каса гэж хэлдэг байна. За үхэр үхрийг үси гэж хэлдэг. Үси. За дараа нь тагийн игнэний үсгнүүдээс үг бүтээж үздэхээ хэвлээ. За гар ерөөсөө ингээ ганцхан үсэг маань гэсэн үсэг маань гар гэсэн утгыг илэрхийлэх нь байна. За үчи гэр түрүүний ие гэж гарсан тэрнтэй бас ижилхэн гэр гэсэн утгатай үг. Үчи аливаар нь зөв хэрэгжилж болно. Ени кайримас, үчини кайримас гэхээр гэрлүүгээ аль аль нь гэрлүүгээ харна гэсэн үг болно. За дараа нь күчи ам гэсэн үг байна. Күчи ам. За дараа нь гутал күцү гэхээр гутал. За дараа нь болохоор нагийн игнэний үсгнүүдээр бүрдсэн
шинэ үг сурцгаая. За нана намархан байна тийм ээ. 2 на үсэг нийлэхээрээ нана болно. Энэ болохоор 7-гийн тоо нана. За дараа нь мах гэсэн үг байна. болохоор никү. За муур гэсэн үг. неко. За өчигдөр буюу кино өчигдөр. кино. За энэ дээр болохоор дангаараа үү үсэг штэ тийм ээ. үү үсэг. Гэхдээ энэ дээр ногийн ард орохороо шууд о болж энэ ног уртсгсан байдлаар уртаг шиг болж бичигддэг байгаа. За бидний үдсэн үсгээр одоо үсгийнхээ дагуу уншна гэх юм бол кино үү гэж уншихаар байна тийм ээ. Гэхдээ кино үү гэж уншихгүйгээр но үсэг маань уртаг шиг болж хувирж байгаа гэсэн үгээр кино болно шүү. За энэ дүрм шүү. кино. За дараа нь хагийн эгнээний үсгнүүд байна. Хагийн эгнээний үсгнүүдээрээ хэрхэн үг бүтээхийг харцгаая хэдүүлээ. За хаа үсэг дангаараа авахаараа шүд гэсэн үг болно. шүд. За хи гэсэн үсэг дангаараа авахаараа гал гэсэн үг болно. хи гал. За дараа нь цэцэг. За мөн хамар ноёр яг ижилхэн бичигддэг. Гэхдээ хамарч гэсэн үг байгаа, цэцэгч гэсэн үг байгаа. хана. За дараа нь од хоши. За энэ дээр нэг нэмэлтээр тайлбар хэлэхэд одоо энэ хоёрыг хоёулангийн хана гэж хэлж байгаа ч гэсэн ханз нь өөр ханзаар бичигдэн. Тийм учраас ханзаар энэ хоёрыг ялгаж өгнө гэсэн үг болно шүү. За хана гэхээрээ цэцэг гэхээрээ нэг арай өөр ханз, хамар гэхээрээ өөр ханз байх нь. Тийм учраас ханз бидэнд зарим үед их тус алдаг. Одоо ямар утгаар орж байгааг мэдэхгүй дээ. Ханзан шал өөр ханзаар бичигддэг байгаа. За дараа нь од гэсэн үг байна. Одоо энэ од тэнгэрт байдаг од тийм ээ. хоши гэхээрээ од хоши. За дараа нь мэгийн төрлийн үсгнүүдээр шинэ үг бүтээж үздэхээ. За мачи хот. мачи. За энэ хот гэхээрээ за одоо Улаанбаатар хот гэхэд мачи биш ши гэдэг үг байдаг. Тэрийг хэрэглэн. За энэ мачи одоо ямар утгатай вэ гэхээр нэг хөдөө суурин газар болон хот газар гэсэн хоёр ойлголт өгдөг штэ тийм ээ биднэрт. Тэрний хот суурин гэсэн ойлголт нь шүү. За мачи хот. За дараа нь мими чих байна. мими гэхээрээ чих гэсэн үг байна. За нүд нүдийг гэж хэлдэг. Нийсэл дангаараа авахаараа нүд гэсэн утгатай болох нь байна. За унтах. За унтан унтах гэхээрээ толны хэлбэр анхан одоо хуврайгүй хэлбэрээрээ нэрүү гэхээрээ унтах байдаг. Энэ болохоор унтан болоод хувирчихсан байна. Тэгэхээр немас. За дараа нь яагийн төрлийн үсгнүүдээр үг бүтээж үздэхээ. Яма уул. Ногоо ясай. Тэгэхээр ногоо хүнсний ногоо ясай гэдэг байна. За дараа нь энэ ногоо зардаг дэлгүүрийг яоя гэж хэлдэг байна. Яоя. Хүнсний ногооны дэлгүүр яоя. За сайхан амраарай гэсэн үг байна. Сайхан амраарай гэсэн үгийг оясуми гэж хэлнэ. Оясуми. За арай уртаар бас оясуми насай гэж бас хэлдэг. Арай ийдэг хэлбэрээр энэ болохоор найзууд ч юм уу те өөрийнхөө хүүхдэд ч юм уу те өөрөөсөө доош хүнд насаар доош ч юм уу тийм хүнд оясуми гэж богино байдлаар нь хэлдэг бол оясуми насай гэж хэлэхдээ уртаар өөрөөсөө өөрийнхөө ах эгчтэй ч юм уу тэгж хэлдэг. Хоёр өөр төрлийн хэлэх арга байдаг. За дараа нь хэдүүлээ рагийн төрлийн үсгнүүдээрээ үг бүтээж үздэхээ. За
За бидний мэддэг сакура энэ тийм ээ. Сакураг яаж бичдэг байх нь гэхээр сакура бидний мэддэг үсгнүүд энэ тийм ээ. Ингээд сакура гэж хэлүүлээ японоор бичиж чаддаг боллоо. Сакура. За дараа нь машиныг юу гэж хэлдэг вэ гэхээр курuma гэж хэлдэг. Курuma гэхээр машин. Курuma машин. За Ирэки гэхээр одоо түүх ямар нэгэн зүйлийн альва түүхийг ажлын түүх ч юм уу те ажилласан түүх, сурсан түүх аль эсвэл одоо ямар нэгэн зүйлийн өнгөрсөн зүйлүүдийг ирэки гэж хэлдэг байна. За бас одоо эртний түүх гэж хэлхийг болохоор экши гэж хэлдэг. За цагаан бавга гэдэг тийм ээ. Цагаан бавгаг широкума гэж хэлнэ. Широкума. За ганцаараа цагаан өнгийг широ гэж хэлдэг. За дараа нь ва о энийн төрлийн үсгнүүдээр тийм ээ. За матрик вани гэж хэлдэг. Вани. Матрик вани гэж хэлнэ. За дараа нь энэ үсгнүүд нөгөө араасаа их шиг авдаггүй ганц гээгүүлж байгаа шүү дээ тийм ээ. Энэ маань яаж ашиглагдаж байна гэхээр шинкансен гэхээр энэ хурдны галт тэрэг зүгээр энгийн галт тэрэг биш. Одоо хот дотор явдаг энгийн галт тэрэг биш. Хотоос хотын хооронд явдаг одоо бараг л онгоц шиг хурдтай юм зөвхөн одоо Япон болон бусад орнуудад байдаг хятадд бас их байдаг тийм. Энгийн галт тэрэгнээс илүү маш хурдтай явдаг хурдан галт тэргийг болохоор шинкансен гэж хэлдэг байна. Шинкансен. За үндсэн 46 үсгнүүдээрээ хэдүүлээ иймэрхүү байдлаар үг бүтээж болох нь байна. За дараа нь тэгээд хэдүүлээгийн бас үтсэн одоо өөр одоо нөгөө дүрмээр хувирдаг үгнүүд байгаа тийм ээ. Тэднийг яаж үсэг болох нь харцгаая. За таслал буюу юм дээрээ 2 цэг аль эсвэл бөөрийнхий болгоод нөгөө хаа үсэг маань ба болоод га үсэг маань па болдог шүү дээ тийм ээ. Тэр дүрмээрээ үг бүтээж үзчихье. За иго. За жи зү зэдо. Да жи зү дэдо. 바비 부베보 바피 부베보. За харцгаа хэдүүлээ. Ки маань ги болоод гинко гэхээр банк гэсэн үг шүү. За гинко банк. За Япон хэл гэдэг үгийг юу гэж хэлдэг байх нь гэхээр Нихон гэхээр Япон гэсэн үг. Го гэхээр хэл гэсэн үг. Нихонго. Япон хэл. За гэр бүл. Казоку гэхээр гэр бүл гэсэн үг байх нь. За дараа казе ханаад хүрхийг казе гэдэг. Казе ханаад. За дараа нь өвдөг. Энийг хиза гэж хэлдэг. Хиза. Өвдөг хиза. За дараа нь дайгаку их сургууль. Дайгаку их сургууль. За дараа нь цонх мадо. Цонх мадо. За дараа нь бенто гэж нөгөө өдрийн ланч бокс тийм ээ. Ажилдаа авч явдаг, ажил сургууль руугаа авч явдаг. Өдрийн хоолыг бэлдэж авч явсан хоолыг бенто гэдэг тийм ээ. Зарим нь таад мэдэх бах тэрийг яаж бичдэг вэ гэхээр ингэж бичдэг байх нь. Бенто. За энэ түрүүн гарсан нөгөө ямар юм дээр гарлаа. Кино гэж гарсан тийм ээ. Өчигдөр гэдэг үгэн дээр ноон уртыг шиг болохоор араасаа үү үсэг авч яасан. Энэ нь болохоор бас яг ижилхэн тоо үсэг араасаа үү үсэг авахаар тоо болж энэ үү үсэг маань о үсэг болж байгаа юм. Бенто. За дараа нь бүгж гэсэн үг байна. Бүгжийг юу гэж хэлдэг вэ гэхээр юбива гэж хэлдэг. Юбива. За энэ би тийм ээ. Хуруу гэсэн үг маань юби гэсэн үг гэдэг байхгүй юу? Хурууг юби гэж хэлдэг. Тэгээд бүгж гэхээр ва гэхээр юм бөөрийнхий юмнуудыг хвчлэн ва гэж хэлээд байдаг. Тэгэнгүүт юм хурууны араас юм бөөрийнхий ва гэсэн үг оронгуудаа бүгж гэсэн үг болчихно. Юбива. Дараа нь харандаг эмпицүү гэж хэлдэг. Эмпицүү харандаа.
тэм пицүү. За дараа нь хэдүүлээ. Я, ю, ёо үсгэнүүдийг үтсэн тийм ээ, жижигээр бичигддэг. За тэгэхээр ямар болж ирсэн бэлээ? Кя, кю, кё. Я, ю, ё. Ша, шу, шо. За, жу, жо болсон тийм ээ. За тэгэнгүүтээ игийн төрлийн үсгэнүүдийн араас бичигдчихсэн тийм ээ. Тэгэхээр чи үсэг батнаас игийн төрлийн үсэг болно. За, чу, чо. За, жу, жо. Ня, ню, нё. Хя, хю, хё болох юм тийм ээ. Дандаа игийн төрлийн үсэг байгаа. За тэгэнгүүт бя, бю, бё. Пя, пю, пё. Мя, мю, мё. Я, ю, ё. За эднийг ашиглаад хэдүүлээ үг бүтээж сурцгаая. За багш жоохон хурдтай явж авах юм бол хурдыг удаашруулад полисэл бичлэгээ дахин үзээрэй. За хэдүүлээ анги танхим гэсэн үгийг юу гэж хэлдэг байх нь хари кёшцу анги. За одоо нөгөө одоо шилбэл 10-ын Б анги гэдэг анги биш. Одоо нөгөө өрөөг хэлж байгаа шүү. За одоо тэдэн амрын өрөө, тэдэн амрын анги гэдэг шүү тийм ээ. Тэрийг кёшцу гэж хэлнэ. Кёшцу. За дараа нь галт тэрэг байна. Галт тэрэг маань болохоор дэнша. Энэ нь болохоор нөгөө хот дотор явдаг. Одоо тийм хурдан биш. Энгийн галт тэргийг дэнша гэж хэлж байгаа. Дэнша. За дараа нь хятад улсыг чүгоку. Чүгоку гэж хэлнэ. Хятад. За энэ хятад гэсэн үг маань уул нь олол бидний үндсэн дүрмээр катакана буюу гадаад үгийг бичдэг үсгээр бичигдэх ёстой тийм ээ. Гэхдээ энэ хираганагаар бичигдсэн байна. Яагаад гэхээр хятад гэсэн улс ганцхан ханз байдаг байхгүй юу? Яагаад тэгэхээр магадгүй хятад гэсэн одоо ханз маань хятадаас гаралтай болохоор хятад гэсэн улсын нэрийг ханзаар бичдэг байна. Хэдүүлээ дараа нь үзэх болон тэгэхээр жишээлбэл Монгол гэдэг үгийг монгол үгээд катаканагаар бичдэг байхгүй юу? Харин хятад гэсэн улсыг сая хэлснээр ханзаар бичдэг учраас энэ болохоор хираганагаар бичигдэж байгаа. Тэгэхээр ханзаар бичсэн бүх үг хираганагаар бичигддэг учраас хятад гэсэн улс маань ханз болохоор энэ хираганагаар бичигдсэн байгаа шүү. Жохон ойлгоход жохон толгой эргүүлмээр байж магадгүй. За дараа нь сүү, үхрийн сүг, гюню гэж хэлдэг. Энэ гю гэхээр түрүүн үсээ гэж хэдүүлээ үхрийг үтсэн тийм ээ. Үхэр гэдгийг үсээ гэж хэлнэ гэж үтсэн. Гэхдээ одоо энэ бас жоохон ойлгомжтой болоод ирж магадгүй. Үсээ гэдэг одоо үгнийг ханзаар бичингүүд дээд дуудлага гэж байдаг. Ханзыг 2-3 янзаар уншдаг нэг ханзыг. Тэгэхээр үхрний дээд дуудлага нь гю гэж уншигддаг. Тэгээ гю гэхээр үхэр гэсэн үг байхгүй юу? Тэнгүүтээ ню гэхээр сүү гэсэн үг. Тэгэхээр үхрийн сүү гэсэн утгатайгаар энийг гюню буюу сүү. Гюню сүү гэж ойлгоцоход болно. Харин одоо юмэг гэж мэдгүй те хоньны сүү ч юм уу тэмээний сүү гэсэн үг хэдүүлээ хэрэгжилж магадгүй. Тэр үед болохоор гюню гэж хэрэглэхгүй нэ. Дангаараа сүү гэсэн утга боловч цаана үхрийн сүү гэсэн утга байгаа. За дараа нь гадаадд сурахыг рюгаку гэж хэлдэг. Рюгаку. Зөвхөн гадаадд сурахыг одоо сургуульд сурахыг биш зөвхөн гадаадд сурахыг рюгаку гэж хэлдэг юм. Рюгаку. За дараа нь хэдүүлээ жижиг цүү орсон дүрэн бас үзсэн байгаа тийм ээ. Жижиг цүү орохоор одоо энэ араас нь орсон үсэг нь тодоор буюу одоо давхраар дуудагддаг гэж үзсэн байгаа тийм ээ. За тэрийгээ дахин нэг давтыг киттэй буюу марк захиан дээр одоо шуудан дээр наадаг марк байгаа тийм ээ. Тэрийг киттэй гэж хэлдэг. За энэ болохоор зохиолч гэсэн үг байна. Сакка зохиолч. За навчийг хаппа гэдэг. Хаппа жижиг цүү ороод энэ па гэсэн үг нь давхраар дуудагдаад хаппа. За дараагийнх нь болохоор юм амтны сүүлийг шиппо гэдэг байхгүй юу? Шиппо. Хэрэг сүүл шиппо. За өөр бас зөндөө өгнүүд байна.
маш их ер нь хэрэглэгддэг байгаа энэ Японы хэл нь. За отто гэхээр нөхөр гэсэн үг. Отто. Отто жижиг зүү ороод тоо гэсэн үсэг маань тэ үсэг нь давхар болж дуудаг. Тийм ээ отто. За букка гэхээр өртөг. Одоо Япон өртөг өндөр, Монгол бас сүүлийн үед өртөг өндөр болж байгаа гэсэн байдлаар өртөг гэсэн үгийг бид нэр хэрэглэдэг тийм ээ. Тэр өртөг шүү. За букка өртөг. За киссатен гэхээр одоо кафе тийм ээ. За кеккон гэхээр гэрлэлтэй. Кеккон гэрлэлтэй. Секкен саван. За хэдүүлээ өнөөдөр иймэрхүү байдлаар хирагана үсэг үүдээрээ хэрхэн үг бүтгийг үзлээ. За тэгээд өнөөдөр гарсан шинэ үгнүүдээ дээрээ шинэ үгийн дэвтэр гэж нээгээд шинэ үгнүүдээ эхнээс нь цээжлээд яваарай. За өнөөдрийн хичээл ингээд дуслаа. Дараагийн хичээлээрээ уулзлаа. Баяртай. Дараа нь хэдүүлээ катакана үсгийнүүдээ үзээд эхлэх болно.